Дараагийн мэдээг танилцуулъя. Сүүлийн үед улс орнуудын зүгээс хүүхэд залуучуудыг захин орчинд байгаа хэрэглээг хязгаарлах ийм бодлогыг баримталж байгаа. За энэ нь бол мэдээж хэрэг хүүхдийг захин орчинд аюулгүй байх нөхцөлийг бүрдүүлэх эерэг талтай боловч нөгөө талаар бас сөрөг үр дагавруудыг авчирч болцшгүй гэдгийг нүүбийн хүүхдийн сангаас анхааруулan мэдээлж байгаа. За тийм учраас улс орнуудад тэнцвэртэй бодлогыг явуулах нь чухал гэдгийг нүүбийн хүүхдийн сангаас онцолж байгаа юм. За залуу хүмүүсийн 97% хувь нь бол өдөр бүр онлайн ертөнцид холбогдож байдаг юм байна. За тэдний 78% нь бол цагт дор хаяж нэг удаа цахим төхөөрөмжөө шалгадаг болохыг сүүлийн үеийн судалгаа харуулж байгаа. За насанд хүрээгүй 4 хүүхэд тутмын нэг нь судлаачдын тодорхойсноор гар утасны хэрэглээ нь асуудалтай эсвэл үйл ажиллагааны доголдолтой эсвэл донтолтой төстэй хэм маягийг харуулж байгааг тогтоосон. За нийгмийн сүлжээг хит их ашиглах нь анги танхимдах, анхаарал төвлөрлийг бууруулах, бодит амьдрал дээрх харилцааны чадварыг сурлуулах ийм сөрөг талтай гэдгийг мэрэгчлэнүүд анхааруулж байгаа. Нүүбийн хүүхдийн сан онлайн аюулгүй байдалд анхаарлаа хандуулж байгааг сайсааж байгаа ч гэсэн хязгаарлалтын арга хэмжээг авахдаа сайтар тохируулах хийх шаардлагатайг онцолсон. За нүүбийн хүүхдийн сангийн Европ болон Төв Азийн хүүхэд хамгааллын бүсийн зөвлөх Аарон Гринберг хэлэхдээ сошиал медиад хандах хандлтыг хязгаарлах нь зарим тохиолдолд хүүхдийн анхаарлаа төвлөрүүлж саад бэрхшээл багтаа суралцахад нь тусалдаг. Үүний зэрэгцээ сошиал медиа платформуудыг зориуд өндөр сонирхолтой зарим хүүхдэд бусдаас илүү нөлөөдөг байхаар зохион бүтээсэн гэдгийг нэмж хэлсэн байна. За нийгмийн сүлжээтэй холбоотой олон нийтийн санаа зовсон үйл ажиллагаа дэлхийд даяар бол ажиглагдаж байгаа. За зөвхөн энэ нь бол Европын бүс нутгаар хязгаарлагдахгүй олон оронд бол нийгмийн сүлжээний хэрэглээтэй холбоотойгоор санаа зовсон ийм асуудлуудыг эцэг эхчүүд болон сурган хүмүүжүүлэгчдийн зүгээс илэрхийлж байгаа. За энэ талаар бол судалгаа бас хийгдэж байгаа юм байна. 2025 онд Евробарометр байгууллагаас бол судалгаа хийсэн. За ингээд бол Европын иргэдийн 90% нь хүүхдүүдийг онлайн орчноос хамгаалахын тулд яралтай арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байсан бол 93% нь нийгмийн сүлжээ нь хүүхдийн сэтгцэн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэж үзэж байсан байна. Гэхдээ Гринберг насны хязгаарлалт нь нийгмийн сүлжээний платформудаас холдуулж хүүхдүүдийг илүү зохицуултгүй орон зайруу түлхэх дижитал ур чадвар мэдлэгийг эзэмшихт нь сөрөг нөлөөллийг учруулж болзошгүйг анхааруулсан. Нүүбийн хүүхдийн сангаас анги танхимд ухаалаг утас болон нийгмийн сүлжээний хэрэглээг зохицуулах нь үр дүнтэй байж болох ч гэсэн үүнийг бол сурагчтай хэлэлцсэний үндсэн дээр тодорхойлох хэрэгтэй гэдгийг онцолсон байна. За Гринберг хүүхдүүд олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд хандах хандлтыг хязгаарлах нь нүүр тулан харилцах ур чадварыг хөгжүүлэхэд түлхэц болно гэсэн хэдий ч энэ талаар харилцаа холбоогоо хийхдээ онлайн болон дижитал орон зайд явагдаж байгаа гэдгийг тэмдэглээд альва дижитал аюулгүй байдлыг хангахтаа дижитал ур чадварыг бас орхитуулахгүй байхыг зөвлөж байгаа. Нийгмийн сүлжээг хориглохтой холбоотой бодлого бол зарим тохиолдолд санамсаргүй сөрөг үр дагавруудыг бас авчирдаг. За тийм учраас энэхүү сөрөг үр дагавраас сэргийлэхийн тулд сайтаж боловсруулах ёстой. За мөн хүүхдүүдтэй энэ асуудлаар зөвлөлдсөний үндснээр шийдвэрийг гаргах нь чухал юм байгаа гэдгийг анхааруулсан. За сүүлийн саруудад улс орнуудын зүгээс нийгмийн сүлжээтэй холбоотой дүрм журмаа чангах ийм бодлого эрчимжиж байгаа. За 11-р сарын сүүлээр Европын парламент 16-аас доош насны хүүхдүүдийн нийгмийн сүлжээний хэрэглээг багасгах, ашиглахыг нь хориглох санал дэвшүүлсэн. Эцэг эхийн зөвшөөрлөөр хандахыг нь зөвшөөрсөн ийм хууль тогтоомж батлаад байгаа. За мөн хууль тогтоогчид насанд хүрээгүй хүүхдүүдийн онлайн орчинд тулгарч байгаа бие махбод сэтгцэн эрүүл мэндэд гүн санаа зовж байгаа гэдгээ илэрхийлэн насны хязгаарлалтын тухай тогтоолыг олонхын саналаар баталсан. За Австрали улс насанд хүрээгүй хүүхдүүдийг кибер дээрлэгэл, хортой контент, зан үйлээс хамгаалах зорилгоор дэлхийд анх удаа 16-аас доош насны хүүхдүүдэд зориулан нийгмийн сүлжээг хориглосон ийм шийдвэрийг гаргасан. Норвеги, Дани, Ирланд, Испани, Франц зэрэг Европын хэд хэдэн орн бол илүү хатуу ийм зохицуултыг нэвтрүүлэхээр хилцэж байгаа юм байна. За тийм учраас нүүбийн хүүхдийн сан онлайн аюулгүй байдлыг нухацтай авч үзэх нь засгийн газрын шийдвэрийг дэмжиж байгаа гэдгээ илэрхийлсэн байна.